Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үбилэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь ойхон манд найзуудаа Эрдэнэт үүсгэн байгуулагдсны түүх 50 жил ерөнхий боловсролын сургуулийг 1986-аас 96 онд суралцсан төгсөгчдийн 30 жилийн 6 төрөл спортын их наадмын нээлттэй ажиллагаа бэлэн боллоо. Эрдэнэтийн 8 дугаар 10 жилийг төгссөн анд найзуудыг спортын талбайд урьж байна. Одоо магаад өгч үү? Болцсон. Нэг 8 дугаар ангийн анд найзууд хүрцээрсэн анд найзуудаа талархан нэрхэдий 3 дугаар 10 жилийн төгсөгчдийг урьж байна. Тэд маань өнөөдөр цагаан увцаар живдрэн ангарчаа. Эрдэнэтийн 4-р 10 жилийн баг тамирчдыг урьж байна. Эрдэнэтийн 5-р 10 жилийн баг тамирчид анд найзуудыг урьж байна. Боё. Их бибисээ үеих нэг ангийнхан билээ. Халуун сэтгэл зүрхэн мөргөлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би танарыг бүх баг тамирчид мэдээллийн өгсөн үргэлж болчихсон. Эрхэм анд найзууд сайн байцгаана уу? Өнөөдрийн хорон цугларсан анд найзуудын энэ сайхан торгон мөдчүүдийг хамтдаа байгаад талархал илэрхийлж энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эрдэнэт үүсгэн байгуулагдсны 50 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 1986-аас 1996 онд элсэн суралцагч төгсөгчдийн 6 төрөлд спортын их наадам бидний төгслийн 30 жилийн ойд зориулагдсан явагдаж байгаараа их онцлог болж байна. Тийм ээ, бид бүхэн өнөөдөр нэг дор, нэг анги, нэг хот, нэг сэт. Тийм ээ, өнөөдөр 6 төрөл орсон маань маш учиртай. Эрдэнэт бол спортын хот юм аа. Бид хүүхэд байхдаа усан сэлж, мөсөн дээр гулгалт хийж, сагсан бөмбөг, гар бөмбөгөөр тоглон наадаж явж исэн цаг үе бол саяхан билээ. Ингээд энэхүү урилгыг хүлээн авч анги хамт олон сургуулаараа хүрэлцэн ирсэн та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн өрөөж төрлөх хотынхоо 50 жилийн баярын мэндийг хүргэн 30 жилийн маш сайхан өргөн дэлгүүр тэмдэглэн өнгөрүүлээрэ гэдгийг зохион байгуулах комисс буюу 4-р 10 жилийн анд найзуудаас нь хүсэн өрөөё. Нээлттэй ажиллагаанд Монгол улсын төрийн дуудлыг
Өнөө өглөө сэлэлтийн тэмцээн маань амжилттай болж одоо явагдаж өндөрлсөн байгаа. Тэгэхээр сэлэлт бол Эрдэнэ доттой бол салшгүй холбоотой ийм спорт. Хүрэлцэн ээж өндөр одоо өрсөлдөө үзүүлсэн анд найзуудаа бас баярлалаа. За дагуугаа учраас тэмцээн тамирчдаа яг бэлэн байлгана уу гэж хүсэж байна. Хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо. Мартахгүй уянг тайхан хавраа. Мартахгүй айргуу тайхан насаа. Нийт Монгол 96-чуудаа Эрдэнэ дотын 96 төгсөгчдийн өмнөөс бүгдэнд нь баярын мэнд хүргье. Манай төгсөгчдийн тэмцээн өвөр үргэлжилж байна. Би мартахгүй. Би утгал санчдаг онгон багын андодмэ бойлох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэн минь үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо. Халуун сэтгэл зүрхэнд үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо. Анхны хараа дуулж хорсон цагаан шиг мартахгүй андуутны багийнхан
За нэг нэмэр хамгаалтаас байна. Зүрх
Ирдэнэтгарын 2026 50 жилийн түүхээ бий болгож 50 жилийн агаад тэмдэглэж байгаа бол энэ баярын мэндийг өргөж дэвшүүлье. Өнөөдрийн спорт нарна өнөөдрийн төгсчихсэн тэр хүүхэд ахуй цагийн гэгээн сайхан дурсамжуудын эрхэм сайхан анд найзууд өнөөдрийн нэгэн өдрийн За та бүхэн нөрөн энийг дахин үргэлж дадаа байна. Бид бүхэн яг 7 дахь 8 дахь аймаг болж арга хэмжээгээ тохиолдуулан хийж байна. Өнөөдрийн бид бүгдийн төгсөгчд маань шалгарсан байна. За ингээд 3 дугаар байранд шалгарсан та бүхэндээ амжилт хүсье. Дугаар 10 жилийн Сэлэнтийн багийн програмчлалыг өргөж байна. Санаашаа. за хоёрын бүтээн яасан. За тэгээд тэмцээний зохион байгуулсан хамт олонны ангиудын төлөөллүүд шагналуудыг гардуулж байна. За тэгээд дараа жил бол мэдээж хорог орсон юм чинь тэргүүн байрын төлөө бас илүү их тийм бэлтгэл сургалтаа сайжруулах болов уу гэж бодож байна. Амжилт хүсье, баяр хүргэе. За 10 пост руу ядтах хийжсэн. Эрдэнэ дотоод бол угаасаа спорт комплекс орж усан сэтээр хичээж ирсэн тэр дуршлаг бол бас эрхэм төгсөгчд ах эгч нартаа Нарцын дөрөв бидвэрийн төсөө явуултанд баяр хүргье. За Эрдэнэ хотын 50 жилийн дүүгэнд бол 3-аар 10 жил шинэхэн одоо сургуулийн дахимтайгаар дараагийнхаа оюуны одоо ирээдүйн улсын хүүхэд багшуудаа хүлээж авч байгаа ийм сайхан түүхтэйгээр 50 жилийн агаас урдж байгаа. Тэгээ 30 жилийн дээр за марахыг гоё нэг жил гоё ялгаж шил та. Оюуны спорт шатрын өнөөдөр ихний одоо 3 байрыг эзэлсэн баг тамирчтай баяр хүргэе. За тэрхэн уртгаа барь төлөө гэж шууд зарим зэрэгнийхэн шууд тулгаад хэлчих шиг байна. Баяр хүргэе. За 3-р 10 жилийн ах нартаа цөм өмнө дөрөв дэдвэрээс явсан баяр хүргье. Та бүхний цаашдын дэдвэр чадсан учраас батламж дурсгалын зүйл мөнгө шагналыг гардуулан та бүхний цаашдын ажил үйлс хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан дурсаж
хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо дуулчихсан анхны хараа дуулж хорсон цагаан ширнэ мартахгүй андуутны